Сайн бацгаана уу эрхэм үзэгчдээ та бүхнийхээ орой амгалан айлтгая. Цаг үеслээд ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхлүүлж байна. За өнөөдрийнхөө зочны хамарт улсын их хурлын гишүүн банзрагчийн төвшин гүрсэн урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа та. За тэгэхээр цаг үеслээд нэвтрүүлэгт бол бас яг цаг үеийн асуудлаар илүү үзэгчтэй мэдээлэл хүргэхийг хичээдэг. За тэгэхээр би бас таныг нэвтрүүлэгтээ урьсны учир нь бол одоо хийж байгаа соёлын сонсголын асуудал мөн одоо улс орны төсөв мөнгө батлагдсан энэ цаг үед тийм ээ. За нутаг орноороо бас ард иргэдтэйгээ уулзаад ирсэн гэж сонссон. Тэгэхээр энэ хүрээнд бас мэдээлэл өгье гэж ингэж бодож байна. Тэгэхээр та бол өөрөө үндсэн мэргэжилчин бас эдийн засагч хүн юм байлаа шүү дээ. Тэгэхээр банк санхүүгийн салбар яг энэ салбартаа нэлээ одоо мэргэшиж ажилласан хүн байна лээ. За би бас санхүүгийн салбар буюу юу гэдгийг одоо мөнгө санхүүтэй холбогдож ажилладаг энэ үйл ажиллагааг эрхэлдэг хүнд бол нэг заавал байх ёстой ёс зүй гэж юм те нэг зан чанар гэж ярих юм бол ёс зүйтэй байх ёстой байдсан болов уу гэж би зүгээр хувьдаа бодож байгаа. Та энэтэй санал нийлэх үү? Тэгэхээр яг санхүүгийн мэргэжлийн хамгийн гол барьж явах ёстой нэг үнэт зүйл бол ёс зүй. Ёс зүйгээр энэ санхүүгийн мэргэжлийг эзэмшиж болохгүй л да. Яг тэгэхээр санхүүгийн мэргэжил хэвчлэн зөвхөн өөрийн мөнгө биш, бусдын мөнгө, нийтийн мөнгийг эхлэн захиран зарцуулах эрх бодлогууд нь тэнд явж идэг учраас ёс зүйдээр суурилдаг. За би их хурлын гишүүн болохоос өмнө Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтын ерөнхийлөгчээр ажиллаж байсан. Ер нь одоо мэргэжлийн нэгтлэн бодогч болох ч юм уу эсвэл одоо энэ санхүүгийн мэргэжлийн зэрэг авахад заавал ёс зүйн шалгуур өгдөг, шалгалт өгдөг. За ингэж байж энэ санхүүгийн буюу одоо нийтийн мөнгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах одоо эрхийг олж авдаг гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо эн чинь бол хүний төлөвшил, мөнгөтэй харьцах бодлого, хоёрдугаарт нийтийн мөнгөнд ёс зүйтэй хандах буюу тийм зарчим суурилсан байж иж одоо энэ мэргэжлийг эзэмших эрх авч авч байгаа. Нэг ясандаа ёс зүй гэдгийн цаанууд бол нөгөө шудраг байх гэдэг тэр зарчим шүү дээ тий. Одоо нөгөө хомсоосаа одоо ч мэдээж юу гэдэг шудраг ёс тэр ёс зүйтэй байх гэдэг юм алдагдчихэ гэдэг нь бол бүх шатанд одоо алдагдсан нь бол олон нийтэд илэрхий тодорхой байна л да. Тэгэхээр энийг та ер нь энэ монгол хүний ёс жуудагтай юм уу эсвэл одоо тэр юутай илүү холбож ойлгодог вэ? Шалтгааны нь гэвэл тэгэхээр яг энэ ёс зүй, ёс суртахуун гэдэг бол өөрөө хүний төлөвшил. Бид нар бол энэ боловсролын тогтолцоон дээр бас энэ төлөвшлийн асуудлыг, ёс зүй суртахууны асуудлыг, итгэл үнэмшлийн асуудлыг ингэж зайлшгүй шинжлэх шаардлагатай байгаа. Бид чинь бас нөгөө боловсролынхон тогтолцоон дээр хэтэрхий академик тал руугаа ингээ хандсан. Тэгэхээр нөгөө хүүхдийн төлөвшил одоо тэгээд нөгөө төвлөрөх асуудал гэдэг ийм боловсролын хөтөлбөртөө зайлшгүй асуудалтай. Мэргэжлийн хувьд бол энэ ёс зүй зайлшгүй шудрах хэсэг шаардна. Ялангуяа одоо энэ төрийн эрх мэдэл шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол одоо ёс зүйн эрэм дараалал, ач холбогдлын эрэм дараалал гэдэг зүйлийг их ойлгох ёстой. Нийтийн төлөө зүтгэн нийтийн одоо эрх ашигын төлөө явж байгаа хүн бол зайлшгүй шудраг усыг зарчмаа баримталж ажиллах ёстой. Тэгэхээр энэ бол нэг талдаа боловсрол, нөгөө талдаа төлөвшил юм. Тэгэхээр нэгэн бас эдийн засгийн салбартаа ажиллаад мэргэшээд явж байгаа хүн хууль тогтоох байгууллагт одоо 126 гишүүнтэй олж өргөжсөн энэ цаг үед бол та ард түмний төлөөллийн байгууллагт бас орж ажиллаж байна шүү дээ. За тэгээд их хурл дээр одоо яг бас оюутлогын сонсгол болж байна. Мөн л одоо мөнгө санхүү те одоо гадны хөрөнгө оруулалттай холбоотой шудраг бус явдал юу гэдгийг гэрээний одоо зүйл залтын тухай нэлээд ярьж байгаа шүү гэн. Та бас яг мэргэжлийн хүний хувьд эдийн засгийн хувьд энийг хэр зүү гэрээ хаанаа бас асуудал алдаа байна гэж харж байна. Тэгэхээр энэ оюутлогын сонсгол явж байгаа асуудал бол яг энэ оюутлогын одоо гэрээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өгж байгаараа маш чухал ач холбогдолтой зайлшгүй болох ёстой зүйл. Чухам эндээс бид нар алдаа оноогоо харж чадчихэв гэж. Оюутлогын анхны гэрээ байгуулагдах үед одоо тэр сайн талч байсан, муу талч байсан, бидний мэддэг зүйл байсан, мэддгүйч зүйл байна. Одоо ч бид нар бас зарим зүйлийг бас сайн бүрэн ухаж ойлгоогүй л явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн үр дүнд энэ оюутлогын гэрээг яаж сайжруулж болох вэ? Монголчууд яаж өөрөө шиг өгөөж хүртэж болох вэ гэдэг энэ гол асуудал одоо хамгийн анхаарлын төвд ажиглаж байна. Нөгөөтэйгөр бол энэ оюутлогын гэрээ хэрвээ бид нарт тийм ашиггүй байдлаар байх юм бол одоо яаж засаж залруулах вэ? Засаж залруулах боломжгүй бол одоо цаашдаа яах вэ гэдэг ийм хоёр том шийдвэрийг л олон нийтэд танилцуулж
одоо шийдвэр гаргах ийм процесс явж байна гэж ойлгож байна. Ер нь сүүлийн үед ийм нээлттэй сонсголууд хийж байгаа нь их чухал байна тий. Тэгээд зарим нэг одоо сонсголд оролцож байгаа хүмүүс бол нөгөө хаалттай хий гэдэг ийм зарчмын санал гаргаад байсан. Та зөвхөн зарчмын үед энэ нь ер нь ямар байх нь зөв юм? Магадгүй тэр бас хаалттай гормоор хийх зайлшгүй нөхцөл байдал байгааг бас өгөөсгөх аргагүй юу? Эсвэл энэ тал дээр ямар бодолтой? Ер нь бол шулуухандаа хэлэхэд эн чинь одоо нийтийн хөрөнгийг захиран зарцуулах одоо асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол их хвчлэн нээлттэй байх хэвээр. Гарцаагүй улс төрийн болон онцлон авч үзэх шаардлагатай бол харин хаач болон тэрийг бол ажлын хэсгүүд шийдэх байх. Нээлттэй сонсгол гэдэг чинь ер нь олон түмэнд нээлттэй болгоё. Дараагийн шийдвэрээ ил тод нээлттэй гаргая л гэсэн санаа. За баярлалаа. За 2026 оны төсөв батлагдсан. За өмнөх оноотой харьцуулах юм бол энэ жилийн төсвийн хамгийн гол одоо давуу гэдэг юм уу эсвэл онцлог гэдэг аваад үзчих юм бол ард түмнийхээ саналыг авсан гэдэг ийм зүйлээр байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр та одоо яг мэргэжлийн үнийн хувьд бол энэ 2026 оны төсвийн онцлог давуу сайн муу талыг яг юу гэж харж байна, юу гэж дүгнэж байна? Бас алдаа оноогоо цэгэнж зөв буруугаа ялгаж салгаж ирэмбэлж яг чадсан уу? Тэгэхээр одоо ингээд 24 оны тодтгол 25 оны төсөв одоо ингээд 25 оны тодтгол 26 оны төсөв гэдэг ингээд 4-5 богинохоо хугацаанд 4-5 төсөв батлаад үзчихлээ л да. Тэгэхээр 26 оны төсвийн нэг л давуу тал байгаа. Орлого зардал хоёрыг огцон өсгөөгүй. Одоо өмнө нь 24 онд ч огцон өсгөж байсан, 25 онд ч огцон өсгөж байсан. Тэгээ огцон өсгөснөө дараа огцон бууруулах ийм одоо төсвийн тодтголууд хийжсэн. Тэгээ ингээд тодтгол буугаад орлогоо бууруулчихлаар нөгөө баахан одоо хөрөнгө төслүүд царцах эрсдэлтэй болдог. Энэ нь эргэж хаашаа явж чаддгүй өртөг зардал нөсдөг ч юм уу. Ингээд одоо гацдаг юм байдал байгаа. Гэхдээ хэдийгээр ингэж өсгөж бүр одоо орлогоо тодорхойлоогүй ч гэсэн ер нь бол одоо төсөв бас л одоо тодорхой хэмжээгээр бол төсвийн орлого биелэхгүй тал руугаа явж байна. Дээрэс нь энэ удаагийн онцлог бол одоо багш эмчнэрийн нөгөө ажил аюултаар одоо цалин нэмэх шаардлага тулгарсан. Тэгэхээр ер нь яг бид нар нөгөө багш нарынхаа ч бай, эмч нарынхаа ч бай үндсэн одоо эдийн засгийн тогтолцоонуудын одоо тасралтгүй сайжруулж үр ашиг, үр дүнгийн бүтээмжийг нэмэгдүүлж, цалин өсөн ч гэсэн байнга одоо хянаж зохицуулж байгаагүй ингээд оргицсан байхлаар чинь гинтийн ийм асуудлууд бас гарч ирэх нь аргагүй. Тэгээ өнөөдөр одоо тулгамдж байгаа асуудал бол яалтчгүй эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудал яригдж байна. Одоо тухайлбал эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол манай эмнэлгийн тогтолцооны нэг хэсэг болчихлоо шүү дээ. Одоо орон нутгаар явж байхад хаанч утсныг 10 атхан хүн үзээд даатгалын мөнгө дуусчлаа гэдэг. Тэгэхээр бид нар энэ эрүүл мэндийн тогтолцоо маань өөрөө хэдэн удаа хэнийг яаж үзэх юм. Яг одоо суур төсвөөс гарч байгаа зардлаараа тогтолцоогоо яаж бүрдүүлэх юм. Тэрнээс тодорхой хэсгээс нь дээш нь одоо эрүүл мэндийн даатгалаараа юугийн санхүүжүүлэх юм гэдэг энэ үндсэн суурь тогтолцоогоо одоо зөв болохгүй бол даатгалын тогтолцоо маань эрүүл мэндийн тогтолцооны нэг хэсэг болоод тэр чинь одоо иргэдээс цуглуулж байгаа мөнгө шүү дээ. Тэгээ ингээд иргэдээс цуглуулж байгаа мөнгө чи эрүүл мэндийн үндсэн тогтолцооны нэг хэсэг болохоор ягаад ч тэнд хүрэх боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн даатгалын тогтолцоо гэх зэрэг нь суур одоо үзүүлэлтүүдээ бид нар бүр угаар нь нэг сан шийдэхгүй бол энэ жил болгон дахиж ингэж асуудал үүснэ. Одоо бас энэ багш нар эмч нарын цалин тэтгэвэр цалин нэмэгдсэнтэй холбогдуулаад одоо төрийн албан агчдын цалингийн тогтолцоог одоо суураар нь авч үзэх зайлшгүй шаардлагатай ингээд олон одоо шин зүйлүүд энд гарч ирж байна. Тэгэхээр 26 оны одоо төсөв маань нэг талаас харах юм бол их огцом өөрчлөлт орсон. Зайлшгүй одоо олон суурийг шинжлэх шаардлага дагуулж байгаа юм л одоо төсөв боллоо гэж харж байна. Ер нь олон улсын түвшинд энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ямар байдлаар яаж авах жоохон зүй зохистой. Яг өнгөрсөн жилүүдэд бол нөгөө гүйцэтгэлээр санхүүжид явсан шүү дээ, тий. Тэгээд сая та хэллээ шүү дээ. Ингээд сүултээ дийлхээ болчихж гэн гэж байна. Тэгээд яг энэ тогтолцоо цаашаа явах нь зүйтэй юм уу? Уг нь бол яг зах зээлийнхаа нийгмийн зарчмаар ингээд харах юм бол үгүй хин чадж байгаа, хин эрүүл мэндийн хамгийн сайн тусламж үйлчлэгийг хүндээ өгч чадж байгаа нь одоо авах ёстой, хөрөнгө оруулалтаа авах ёстой гэдэг ч юм уу, тий. Төсвөөс авах ёстойгоо авдаг гэдэг юм. Ингээ баймар юм шиг мөртлөө манай төсөв өөрөө энийг бас дийлж явж чадахгүй байгаа юм шиг харагдаад байна, тийм үү? Тийм. Тэгэхээр төсвөөс одоо санхүүжүүлэх үйл ажиллагаа тусдаа, даатгалаас санхүүжүүлэх үйл ажиллагаа тусдаа л байх ёстой. Олон улсад бол жишээлбэл одоо даатгал бол ерөөсөө даатгагчдаа л үйлчлэнэ
гэдэг нэг зарчим байдаг. Төсвөөс бол ерөөсөө үндсэн суурь тогтолцоог нь эрүүл мэндийн үзлэг онцлогоо хийхгүй гэдэг ч тогтолцоо байдаг. Манай улсын бол хоёр тогтолцооноос одоо сонгож аваад улсынхаа онцлог таарад тодорхой хэмжээний одоо үйлчлэгээ үзүүлэлтийг бол төсвөөс санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр тодорхой хэмжээний суурь үзлэг онцлогоо эмчилгээндээс нэмэх нь одоо даатгалтай байгаа тохиолдолд илүү даатгалаас санхүүжүүлсэн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээд одоо энэ даатгалын ажлын хэсэг гарцсан энэ тогтолцоонуудаа ингээд сайжруулах явж байна. Үүнтэй адилхан бас тэтгэврийн асуудал гарч байгаа шүү дээ. Өнөөдөр одоо ингээд тэтгэврийн доод хэмжээг нэмээгээд ингээд нэмж чадахгүй. Гэтэл энэ тэтгэврийн сан маань бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ тэтгэврийн сан буюу тэтгэвэр гэдэг чинь одоо нөгөө ахмадуудын 20 30 40 жил ингээд төлөөд ирсэн мөнгөний хуримтлал тэрийгэ дараагийн одоо тэтгэврт гарснаас хойш дараагийн 10 20 30 жил цугуулаа зарцуулах гэсэн юм тусавтай. За мэдээж яг том зургаараа энэ бол тодорхой хэмжээний төсвөөс санхүүжилт авах ёстой. Гэхдээ үндсэн зарчмаа бид нар алдсан. Сүүлийн 5 жил огцом одоо өндөр тэтгэвэр төлөөд өндөр тэтгэвэр аваад ингээ явахлаар тэтгэврийн санд алдагдaltaй. Гэтэл үндсэн зарчим нь хэн олон жил тасралтгүй төлөв 20 30 жил төлөв тийм ээ. Тэгээд энэ тэтгэвэр чи өөрөө нөгөө огцом тийм өндөр байх шаардлагагүй. Харин ахуй амьдралд нь хангалттай хүрдэг. Буюу болж өгвөл ингээд суурийн жил болгон өсгөөд байдаг. Инфляцаас нь хамгаалаад доод тэтгэврийнхаа хэмжээг нэмэгдүүлж идэг ийм байх хэвээр. Энийгээ бид нар яагаад хийж чадахгүй байна вэ гэхээр нөгөө тэтгэврийн санг бие даалгаж гаргах чадахгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн тэтгэврийн мөнгө гэдэг чинь өнөөдөр ажил эрхэлж байгаа хүмүүсээс цуглуулсан мөнгөн дээр зөрүүгийн төсөөс гаргаа авчиж байгаа. Үндсэндээ хойд ормоогоор урд ормоогоо нөхөө яваад байдаг. Тэ? Тэгэл явж байна. Тэгэхээр одоо ер нь бол тодорхой шийдэл гаргаад эсвэл нэг одоо томоохон санхүүгийн асуудлыг шийдэж тэтгэврийн тогтолцоогоо бие даалгаж иж явах хэвээр. Үгүй бол энэ тодорхой одоо 5%, 2% гэдэг юм хэд хэдэн хөлбөрөд байгаа. Тэрийг хөрөнгөлүүлсээр байгаа одоо энэ сангаал яралтай бүрдүүлэхгүй болохгүй. Яг энэ сан байхгүйтэй холбоотой нөгөө тэтгэврийн зээлийн асуудал гарч ирж байгаа байхгүй. Банкнууд болон Монгол банкаас хөнгөлтөө зээл урт хугацаанд олгох их усүр байхгүй айл гэж ярьж байна. Гэтэл эн чинь нөгөө сандаа өөрөө тэтгэврээ төлцсөн хүн тэр сангаасаа тодорхой хөнгөлтөө зээл авах эрхтэй шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ тэтгэврийн санг бий даалгах асуудал ойр үед их чухлаар яригдана л да. Тэтгэврийн асуудал дээр чинь банкуд бол ямар байр суурьтай бай гэхээр зээлийн хугацааг нь уртсчил та гэдэг л байр суурь бариад байна шүү дээ тий. Гэтэл суурь тогтолцооных нь гажуудлыг засахгүй бол зүгээр л одоо бүр урт хугацаанд ингээл одоо ажмаар төлөөд явах энэ байх юм уу? Эсвэл угаасаа тэтгэвэр энэ зээл авахгүй байх хэмжээнд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх юм уу? Хоёрт бас чанарын ялгаатай шүү дээ тий. Тэр заавал банкнаас тийм зээл авахгүйгээр авдаг тэтгэвэр нь ахиу байвал зээл авахгүйгээр тэтгэврээр амьдралаа олгочихно. Гэтэл зээл авах хэмжээнд очиод байгаа жоохон тэтгэвртэй хүмүүс чинь зээл авахаас аргагүй. Тэгэнгүүт банкныхан бол мэдээж энэ чинь урт хугацаанд хүүтэн ч юм уу тийм ээ банкны хүүтэн ингээд бас төлөвлөд явах сонирхол байх шиг байгаа. Тий, нөгөө энэ тэтгэврийн тогтолцооны хувьд бол тэр сан байхгүй учраас банкнуудад байршуулах их усүр байхгүй. Тэгэхээр банкнууд өөрөө тийм хөнгөлтөө болон одоо урт хугацааны зээл өгөх сонирхол байхгүй. Нөгөө талаас тэр тэтгэврийн зээл авъя гэж байгаа хүмүүс чинь уг нь бол өөрөө тэр одоо 20 хэдэн жил ч юм уу 40 хэдэн жил тасралтгүй мөнгө төлөөд нэг юм сан үүсгэсэн. Тэгээ тэр сангаасаа уг нь тодорхой хэмжээний хөнгөлтөө зээл аваад явж явах бас эрх нь үүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сангийн асуудлыг л одоо бид нэр шийдэж иж энэ тэтгэврийн асуудал нэг мөр шийдэх юм л байгаа л да. За харин тий их тоогоор гэдэг юм уу улсын том төсвийн тоогоор ингээд бас зохицуулга нь алдагддаг байх. Нэг хоёр гэвэл одоо ирээдүйд 30 онд ч юм уу 35 онд бол одоо хөдөлмөр эрхэлж байгаа нийгмийн даатгал төлж байгаа бидний одоо бий болгож байгаа тэр хэмжээ татварын хэмжээ ирээдүйд одоо тэтгэврт гарах юм уу ахмадуудынхаа тэтгэврийг бид төлж дийлэхгүй хэмжээнд очно гэсэн юм тооцоол гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гажуудлыг л одооноос засаж явахгүй бол бид нар чинь ахмад наснуудынхаа гавьяаны амралтын мөнгийг өгч чадахгүй хэмжээнд очих гэдэг шүү дээ. Тий, нөгөө тэтгэврчийн өөрөө ингээд төсвөөс хамааралтай болохоор төсвийн тодорхой орлого тасрах ч юм уу тэр тохиолдолд тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрэх ч юм уу эсвэл улс төрчдөөс хамааралтай болох гэмтийн эрсдэлтэй байгаа учраас 2-3 одоо бас шийдэл байгаа. Жил болгон одоо 5-аас 10% ингээд сан бүрдүүлээд багаар явъя. Тэдэн жилийн дараа санаа нь бүрдчихнэ гэдэг нэг ийм тооцоо байгаа. Үгүй бол одоо аль нэгэн томоохон санхүүжилтийг нэг шийдээд одоо сангаа бие даалгая. За энэ тохиолдолд бол одоо бид нар төр засгаасаа тэтгэврийг одоо байнга нэхэд суухгүйгээр ингээд ахмаднуудаа нэг талаасаа тэр сангаасаа хөнгөлтөө зээлээ авдаг. Сангийн одоо
Зөв. өсөн нэмэгдэж байгаа менежментийн дүнгээр бол тэтгэрээ бас нэмэлээд байх боломж нь бүрдэх юм байна. Энэ тогтолцоо шийдлийг л одоо явж зөв болгохыг одоо л хийхгүй бол өөр нь хоцрох гэдэг юм. Хожигдох гэдэг тий. Аха. Та ер нь Монгол Улсын эдийн засгийг тэлэх, солонгоруулах тий ямар салбартаа илүү энэ эдийн засгийн тэлэлт гэдэг юм уу, эдийн засгийг солонгоруулах, хөгжүүлэх шаардлагатай буюу тийм хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байна. Тийм бас боломж нь байгаа салбар юу вэ? Тэгэхээр ер нь бол бидний одоо бөөр ингээд одоо Монгол улс үүссэн цагаас гэдэг ч юм уу Монгол хүмүүс үүссэн цагаас эхлэн хийж ирсэн амьдрал бол мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй. Тэгээ нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь одоо 70 гаруй сая малтай. Одоогийн байдлаар хамгийн багаслагт 150 мянга гаруй өрх одоо мал үйлдвэрлэдэг шүү дээ. Биологийн үйлдвэрлэлээр хэлж байна. А энэ үйлдвэрлэж байгаа бараагаа бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулж чадхаа байсан. Тэгээ одоо ингээ хөдөө явхад малчт маань хамгийн ядуу. А тэгээд тэр малаа эргэлтэнд оруулж чадахгүй учраас нөгөө малынхаа тоо толгойг өсгдөг. Тоо толгой нь өсгөхөөр бэлчээрийн дааз гэтэрдэг. Тийм. Нөгөө талаас одоо тэр чинь хүний нөөцийн бодлого ч гэсэн тийм ээ шүү дээ. Бид нар нүүдлийн мал аж ахуйгаа дэмжсэн одоо хичээлийн хуваар хийхгүй нөгөө дээлээ даадгийн сургууль аваа явчихна. Дээврээ даадгийн цэрэгт аваа явчихна. Өвгийн эмгэн хоёр л одоо маллаа сууж байна. А гэтэл одоо нөгөө 6 настай хүүхэд сургуульд орчихсоор эмгэн нь дагаад хүүхдээ дагаа явахаар одоо ингээд нэг өвгөнд сууж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө гол асуудал нь яндаа нөхөөр нэг өсгөж байгаа малаа гайгүй үнцнээр зарж чадахгүй. А энэ логистикийн тогтолцоог одоо бид нэр бас хийж иж нөгөө хүн болгон хийж байгаа зүйлээ үнцэнтэй болгож амьдралынхаа хэм маягийг эдийн засаг болгож хөдөлмөрийг илүү сайн үнэлгээтэй болгох тухай ярьж гэнэ үү? Мал аж ахуйн гаралтай тэр түүхийд бүтээгдэхүүн мал одоо мал махаа үнэтэй болгох тухай ярьж гэнэ үү? Та аль нь илүү? Аль нь. Одоо тухайлбал одоо бид нар ингээд Улаанбаатар хотод альч нэг дэдгүүрээр болохоор одоо дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байхгүй байгаа үст. Тэгэхээр эний чинь энэ зардаг үйлдвэрлэдэг борлуулдаг энэ зах зээлийг нэг талаас нь нээж өгöd нөгөө талдаа малчтыг үйлдвэрлэсэн малаа жилд өссөн үедээ ингээд тодорхой хэмжээгээр зардаг энэ тогтолцоог бид нэр хийгээд үндэсний одоо махан дээр суурилсан үндэсний дотоодын үйлдвэрийн тогтолцоог хийхгүйгээр цаашдаа экспорт ч гэсэн бас хэцүү байхгүй юу. Гаднаа нэг удаа их хэмжээний мал экспортлол гэж ярьдаг. Тэгтэл жил болгон ч юм уу сар болгон одоо экспортлох тогтолцоо байхгүй. Гол үн цэн нь нөгөө ченжүүдийг хөсөлж аваад нэг удаа хоёр удаа гаргаад малаа зараад идэг. Байнгын тогтолцоог учраас үн цэн нь манад үлддэг. Тийм учраас нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан одоо махны тогтолцоо өснө. Энэ тогтолцоог махан дээр суурилсан тогтолцоог дагаж нөгөө арьс шир дагвар дайвар бүтээгдэхүүнүүд бол хөгжинэ. Өнөөдөр ягаад энэ дагвар дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд хөгжихгүй байна вэ гэхээр нөгөө байнгын тогтолцоо байхгүй. Тухайлбал одоо хоньны цоснос эхэлэх гоо сайхны ч юм уу эрүүл мэндийн маш сайхан бүтээгдэхүүн хийж болох технологи байдаг. Сар болгон одоо тодорхой цус гаргаад шинээр нь гаргаж өгöd байх тогтолцоо байхгүй ч юм уу. Тэгэхээр бид нар энэ үндэсний тогтолцоо гэдэг зүйлийг одоо яалтчгүй хийх хэрэгтэй. Үндэсний тогтолцооны анхны гараа нь бол одоо энэ тэжээлийн тогтолцоолоо тодорхой хэмжээгээр шилжин нөгөө талдаа Улаанбаатар хот ч юм уу одоо аймгийн төвүүдээ дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан одоо татвар даатгалын дарамт байхгүй юм сүлжээнүүдийг нээж иж бид нар дотоод эдийн засгийн эргэлтээ сэргэн үүний дараа бол одоо нөгөө яалтчгүй экспорт нэмэгдэх. Тэгэхээр нөгөө баялаг үйлдвэрлэдэг байх нөхөр үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэдэг байгаа баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй логистик нь гацаанд байна л гэсэн санаа шүү дээ. Ер нь энэ логистикийн асуудлыг мөн ч олон жил ярьж байна да. Тэгээд манайх чи хамгийн сайн чадах юм бол яг энэ мал аж ахуйн салбараа яа гэдэг юм уу тий газар тариалан мал аж ахуйн салбарыг бол бүх төрлөөр нь хөгжүүлж байсан түүхч би хөгжүүлж хууг нь боломж байгаад байдаг. Тэгээд нэг л болж өгөхгүй л хандаа явал. Тийм. Тэгэхээр яг нөгөө энэ уул уурхаа гэдэг энэ зүйлийг одоо бид нар бүрэн ойлгоогүй шүү дээ. Яг уул уурхаан өгөөж гэж яг юу юм бэ? Жишээлбэл одоо оюутлогоо мөнгөөр бид нар юу хийсэн бэ гэхээр хэлж мэддэг үү? Таван толгой мөнгөөр юу хийсэн бэ гэхээр мэддэг үү? Мэдж байгаа юм бол төсөв тэлээд байгаа шүү дээ. Тэгээд улс маань баян боллоо гэж бүгдээрээ баярлаад байдаг. Гэтэл нөгөө талд нь иргэдийн яг ахуй амьдрал дэвштэйг л байгаа гэдэг. Тэгэхээр иргэнэ баян болгох ихлээр тэр олон хүмүүсийг ихлээд тэр хийж байгаа ажлын үнцэнтэй болгох хэрэгтэй. Эдийн засгийн анхан шатны нэгжүүд буюу тэр үйлдвэрлэгч болгон баялаг үйлдвэрлэж байгаа зүйлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ бодлогыг бодохгүй бол нөгөө хамгийн амархнаар нь уул уурхаалгаа явчихдаг. Уул уурхаан бодлогогүй учраас одоо өнөөдөр таван толгой дээр бөөн хэрүүз одоо энэ оюутлогоо дээр ингээд бөө хэрүүз эрдэнтээр бас тийм те. Тэгэхээр энэ бодлого буюу энэ уул уурхаагаас олж байгаа баялгаа яах вэ?
наадсах нь одоо бид нар уулуурхаагаас орж байгаа өгөөжөө төв цаацах хэрэгтэй болчихж байгаа. Одоо яг зарим нь хэлж байгаа шүү дээ уулуурхаагаас олж байгаа татварыг бол өгөөж гинэ л гэж байгаа. Гэтэл түүц эрхэлсэн ч татвар төлнө, бараа зарсан ч татвар төлнө, цааны газар ажилласан татвар төлнө. Татвар бол яг хөө тэндээс яшгүй авах үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгээс нь төлөх ёстой үүрэг. А яг тэр байгаа баялгаа яаж тооцож ийн вэ гэдэг чинь одоо өнөөдөр яг нөгөө оюутлахын хэлцлийг л харж штэ. Хөрөнгө оруулалтаа бид нар зөв тооцож чадж гэнэ үү? Хөрөнгө оруулалтаа хөрөнгө оруулагчаас 100% авдаг юм уу? Эсвэл хөрөнгө оруулагчийг дахиад тодорхой хувийн зээлээр санхүүжуулаад тэр зээлийн хүнд нь ихэнх нь явчихж гэнэ үү гэдэг ингээд юм бодлогуудаа мэдхийн тулд бид нар баялгаа яаж тооцох уу, хөрөнгө оруулалтаа яаж тооцох уу, уул уурхаагаа яаж тооцох уу, тэр өгөөжөө буцаагаад юунд зарцуулж эдийн засгийнхаа суур одоо дэд үтцийг сайжруулах вэ гэдэг энэ л өвжиж уул уурхаан бодлоготой болж иж дараагийн одоо уул уурхаанууд явах баг. Тэгэхээр энийг бодоогүй байгаа үед бид нар нөгөө уул уурхаагаа ашиглаад байвал одоо нөгөө өстө хоосон газартаа дараа нь хийсэн юмгүй хөөсөн төсөвтөл үлдэх гэдэг шүү дээ. Та яг мэдээж нөгөө үйлдвэрлэл үйлчлэгээд мэдээж үйлдвэрлэгч орон байж үгүй ядаж одоо аливаа эцсийн бүтээгдэхүүн хий гэхэд тэрний түүхийн эдээ хийж чадахгүй одоо гаднаас хараатал байна шүү дээ тийм ээ. Одоо нэг юм цаас ч гэдэг юм уу гялгарууд хий гэхэд л түүхийн эд нь өөрсдөө хийж чадахгүй. Тэгэхээр л аж ахуйн нэгжүүд яаж хөгжих юм. Дээр нь энэ юмыг хийдэг тэр одоо зах зээлийн зарчмаараа аж ахуйн нэгжүүд байгууллагууд өшөө олон болоод илүү өргөжий гэдэг ингэхээр энэ татварын бодлого бас яг зөв байж чадж гин үгүй юу? Тийм ам бүхтэй ашигтай тэр одоо зах зээлийнхаа зарчмаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд явъя гэхээр тийм ч их одоо татварын зөв ээлтэй бодлого байхгүйгээс болоод ажлын дундаа зогсчдөг юм уу эсвэл ашиггүй юм чинь яах юм бэ одоо тэгэл бараг гараа өмхөд гэртээ сууж байвал өрөнд орохгүй амар юм байна гэдэг юм руу орчих гээд шүү дээ. Тэгэхээр энийг та ер нь татварын бодлогыг хэр зөв байна гэж боддгоо. Магадгүй гажуудалтай байна гэж үзчихвэл тэр нь яг юугаар илэрч харагддгийг жишээ байна. Одоо манай Монгол улс чинь одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд дунджаар ерөөсөө 3-5 жилийн дотор бүр дампуурчж байгаа. Тэгэхээр энэ татварыг бид нар ерөөсөө яг эдийн засгийн үр ашиг зөв ойлгохоо байцаа. Тухайлбал тэр 3-5 жил дампуурж байгаа хүмүүс орлогоосоо өндөр татвар төлчихөж байгаа байхгүй юу? Одоо тухайлбал одоо нэг баахан тавилга тоног төхөөрөмжгөл авлаа. Тэр нь одоо 10 жил илэгдүүлнэ гэж тооцож байгаа. 10 жилийн турш ингээд төвлөнө. Гэтэл 5 жилийн дотор дампуураад алга болчихж байгаа гэдэг чинь тэрнийхээ 50% дээр нь татвар төлөө явчихж байгаа буюу энэ төлбөрийн чадвар санхүүгийн тайлагналын ашиг хоёроо бид нар ялгахаа байсан. Хоёрдугаарт манай татварын хөлж их чанга штэ. Ерөөсөө энэ үндэстэн дамсан корпорациудад татвараас яаж нуугддаг, үндэстэн дамсан корпорациудад яаж татвар ногдуулдаг гэдэг энэ хамаг том судалгааны аргаар суурилж байгаа татварын хуулийг хийцэн нөгөө муу жижиг дундуудыг бол байхгүй болгож байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо нийгмийн даатгалын асуудал байна. Одоо тухайлбал Монгол хувь хүн хуваарь хөдөлмөр эрхлэхэд 40 орчим хувийн одоо нийгмийн даатгал татвар төлж байгаа шүү дээ. Жишээлбэл хуваарь хүн хөдөлмөр хийгээд нэг компанид гэрээ байгуулахад 10% хүн амын орлого албан татвар, 10% нөөт. Тэгээд нөгөө хувь хүнтэй гэрээ байгуулсан аж ахуй нэгж нь 12.5% нийгмийн даатгалыг албан журмаар төлөөд дахиад өөрөөс нь 10.5% нийгмийн даатгал суудах авчиж байгаа. Ингээд одоо 40 орчим хувийн орлогоос нь татвар даатгал авчихлаар ямар ч бизнес сэргэх боломжгүй. Тэгээ энийг засах гад бол нийгмийн даатгалын ерөнхий хувьд одоо нөгөө гол өөрчлөлтийн оруулахаар энэ хуулийн төсөл өргөн барьсан гэдэг одоогоор батлуулж чадаагүй явж байна. Яагаад энэ хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг одоо бид нар орлогоос нь татвар авчаад явуул болохгүй ингээд албан журмын даатгал руу оруулчихлаа гэхээр нөгөө суур харилцааг олохгүй. Хөдөлмөрийн харилцаа буюу ажилтан ажил олгогчийн одоо харилцаанаас хоёр талаас нь албан журмаар даатгал авч болно л доо. Иргэний хуулиар зохицуулдаг бизнесийн харилцаанаас авчихлаар нөгөө хуваарь бизнес эрхлэгч нь алга болчихж байгаа. Тэгээ үүний үр дүнд нөгөө Солонгосоос орж ирэх гэсэн одоо баахан хуваарь хөдөлмөр эрхлэх залуучууд чинь буцаад бүгдээрээ дампуураад гараад явцсан. Тэгээ одоо хуваарь хөдөлмөр эрхлэх асуудал чинь маш хүнд болчихж байгаа. Одоо энэ тээврийн жолооч нар гэдэг нүүрсний тээврийн жолооч нар нэг лизинг аваад машин хийгээд 10% суудахдаг байсан бол одоо хоёр талаас нь гэрээ хийсэн талаас нийгмийн даатгал хоёр талаас нь 10%-аар суудахчлаар нөгөөтг чинь төлж боломжгүй. Тэгээд одоо ингээд дампуурах шин чанар руу орчиж байгаа учраас татвар даатгалын суур бодлогыг бид нэр яг өөрчлөхөөсөр аргагүй болчиход байгаа. Ер нь гэхдээ харин тэгэхээр татварын тогтолцоо ер нь ихэдөө яг тэр татварын хуулийн ч бас нэлээд өөрчлөлт ороод
бүр одоо яг таны хэлж байгаа шиг тэр 40 гаруй хувийн ингээл нэмэгдэл ороод ирсэн чинь амьдралд бол үнэхээр мэдэгддэм байлээ. Аж ахуйн нэгжүүд байгууллагууд ерөөсөө 50 100 хүнтэй ажилдаг байсан бол шууд 50% ажлын байр нь байхгүй болж байгаа жишээтэй. Яг гэвэл тэр хүмүүсийн цалинг тавьж тавьж байгаа шүү дээ. Тэгээд нэг ийм хот ормоогоор урт ормоогоор нөхсөн ийм байдалтай л яваад байна. Тэгэхээр бид нар чинь нөгөө орлого, зардал, өгөөж гэдэг энэ яг суур философийн ойлгоцуудаа ялахгүй. Орлогын дундаас нь татвар аваад байхлаар одоо тухайлбал тэр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо тодорхой хэмжээний зардлыг татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал гэж байгаа. Гэтэл яалтчгүй тэр бизнесийг эрхлээд явуулж байхад гардаг зардлуудыг л бид нар тэндээс нь татвар авчна гэхээр энэ аж ахуйн нэгжүүч өөрөө босхгүй болчихж байгаа. Энэ суур асуудлуудыг бол шийдэх хэрэгтэй. Тэгээ одоохондоо ягаад эндээ анхаарахгүй яваад ирэх гэхээр нөгөө хамгийн том орлого олж байгаа уул уурхай маань ажиллаад байдаг. Тэгээ өнөөдөр уул уурхайн аль нэгэн үн унахтал бид нар одоо төсвөө яах вэ? Одоо усарнаа яах вэ гэдэг ийм хүнд байдал руу шилжээд нөгөө уул уурхайгаас л улам хамааралтай болоод байгаа учраас яалтчгүй энэ жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжиж эрэгтэй ажилтаа орлоготой байх бодлогыг суурийн тавих хэрэгтэй. Уул уурхайн бодлого гэдгийн цаан дээр өгөөжөөс нь үндсэн суурь дэд бүтцэл дэмжих ёстой болчихж байгаа. Одоо бид нар уул уурхайгаасаа боловсролынхаа асуудлыг шийдсэн бол нэг болж байна тийм. Өнөөдөр бидний боловсролын асуудал шийдэгдээгүй. Уул уурхай өслөө гэдэг эрүүл мэндийн тогтолцоогоо шийдэж чадаагүй. Уул уурхайн баялаг өслөө гэл ингээд баярлаад байдаг мөртлөө бид нар ажилтаа болох одоо хөдөө орон нутгийнхаа амьдрал ахуйг дэвшүүлэх Улаанбаатар ханыг бүгдийн ажилтаа орлоготой болох асуудал шийдэгдээгүй. Ингээд нөгөө том баялагаар юу ч шийдэгдээгүй зүгээр л төсвийнхаа урсгал орлого дээр тавиад урсгал зардал руугаа ингээд зарцуулаад төсвөд хэлээд байдаг. Тэгээд тэндээсээ улам хамааралтай. Тэгээд магадгүй тодорхой хэмжээний үн унахад дараагийн уул уурхайг л хурдхан нээхгүй бол бас болохгүй гэдэг юм шаханд бид нар орох эрсдэлтэй болж байгаа байхгүй. Саяхан би таныг бас хөдөө орон нутгаар яг сонгогчдынхаа гэх юм уу та Завхан аймгаар нэлээд олон сумдаар явсан гэж ойлголоо. Мэдээж ард иргэдийн амьдрал ах уу ямар байна, малчтын одоо үйлчлэлийн бэлтгэлээ тэр хаяр хангагдчихв гэдгийг бас харж тэднтэйгээ уулзаж ярилцаж явсан баг. Ер нь хөдөөгөр нөхцөлөд ямар байна? За манай Завхан аймагт бол үйлчлэлт харьцангуй бас гайгүй хэлж байна. Гэхдээ их сонирхолтой нь говийнхаа сумдуудаар цастаа ангаан сумдуудаараа харьцангуй гайгүй байна. Ер нь ахуй амьдрал бол дээшээс юм алхаа. Энэ одоо малын гаралтай бүтээгдэхүүн одоо үнцэнтэй болгох тогтолцоог шийдвэрлэж өгөөч. Хэрвээ үнэхээр тэр арьс ирмээрээ үйлдвэрлэж чаддаг юм бол ядаж гадагшаа худалдах зах зээлийг нээж өгөөч. Энэ дээр одоо төрийн бодлогуудаа явуулаач гэж их шаардж байна. Хоёрдугаарт энэ хөдөө суманд бол ажлын байр байхгүй. Одоо суманд ажиллаж байгаа хүмүүс бол юу хийж гэнэ вэ гэхээр төсвөө хийдэг хүмүүс л одоо орлоготой байж байгаа. Тэгээд энэ сумууд дээр одоо яг ажлын байрыг нэмэгдүүлэх, энэ жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлогууд ер нь энэ сумын хөгжил хаашаа явах юм, аймгийн хөгжил хаашаа явах юм гэдэг ингээд бид нар яг энэ иргэдийнхэн ахуй анхан шатлууга тулж бодлогоо боловсруулахгүй болвол өнөөдөр бид нар нөгөө дээрээс том төсөв яриад том макро эденс ярьчдаг яг ахуй амьдрал дээр улсын төсөв маань тэлээд байхад иргэдийн маань ахуй амьдрал сайжрахгүй байсаар байгаа байхгүй. Та ер нь малын гаралтай төрөө мал аж ахуйн салбарыг одоо нүүдлийн мал аж ахуй хөгжүүлэх ёстой гэсэн. Тэгээд за нүүдлийн мал аж ахуй тэртээ тэргүй одоо чанарт анхаарах ёстой гэж байна. Тэгвэл одоо тэр чанартай малын чанартай одоо түүхий дарс ширийг үнэтэй болгох тийм Монгол алт хөтөлбөрч гэдэг юм ингээд олон хөтөлбөрүүд бас байдаг. Нэг л их одоо өнгөө хിവэрээ өнгөрсөн зам бас л ингээд хог дээр хайсан хിവэрэл байсан тий. Авир бүтээгдэхүүнүүд хинж хэрэгэлдэггүй иддэггүй. Энэ бүхний одоо нэг одоо бүх юмыг л тогтолцоол гэдээ яриад энэ за тогтолцооны цаана мэдээж хууль эрх зүйн орчин байгаа. Тэгээ одоо улсын хурлын гишүүдийн маань тоо 126 олчлоо. Одоо ёстой ард түмний төлөөллийн дуу хоолой болсон хүмүүс бол нэмэгдчихээр одоо хааваа одоо баруун аймагт байгаа гэдэг юм уу зүүн аймагт байгаа бүх ард түмний амьдралыг жинхэнэ тэр одоо орон дотор гаргаж ирээл яриад тэгэл төрийн бодлого болгоно л гэж уг нь бол тий 126 олгож байгаагийн ач холбогдлыг тэгжэл томьёолоод байсан шүү дээ. Гэтэл тэхгүй байгаа байдал угаасаа ойлгомжтой харагдчих шүү дээ. Энийг та юу гэж боддгоо. Тэгэхээр энэ бол яалтчгүй тогтолцооны гажиг гэж байгаа. Өнөөдөр бид нар ардчлал гэдэг одоо 35 жил болсон. Ардчлал дээр бол зөвхөн сонгуулийн ардчлал буюу улс төрийн ардчлал нэмэгдсэн. Бидний одоо сэтгэлгээний ардчлал, ахуй амьдралд ардчлалыг хэрэгжилж байгаа байдал, ардчлалын үнэт зүйлсийг одоо бид нар зарчмаа болгож байгаа байдал бол огт байхгүй. Зөвхөн одоо сонгуулийн үеийн улс төрийн
арчлал буюу ямар ч байсан юм сонгуул өгдөг болчихлоо. Тэнгүүд энэ тогтолцооноос болоод одоо өнөөдөр бол улс төрийн нөхцөл байдлыг бол намын гэхээсээ илүү бүлэглэлийн улс төр гэдээ хэлчихэд бүр утгагүй байх гэж бодож байна. Тэгээ ийм тохиолдолд бол хүмүүс ерөөсөө тэр бүлгийнхаа дарга нарын шийдвэрийг хийж байна. Улс төрийн энэ одоо тогтворгүй байдал буюу өнөөдрийн ирсэн заншил ёсоор яг тэр анхан шатныхаа нэгжид анхаарах одоо тийм цаг завгүй зүгээр нэг юм бүжгэлсэн орчин дотор л яваад байхгүй. Тэр бол нэг юм косметик засвар хийсэн. Тэгэхээр яг энэ эдийн засгийн доктортой суур эдийн засгаа бодлого ялангуяа нүүдлийн мал аж ахуйч өөрөө бидний өв соёл. Дээрээс нь газар нутгийн эзэн, дээрээс нь бидний нөгөө дэлхийн бус улсуудаас анхаарж байгаа дангаарч л байхгүй. Тэгэд олон төсөл хөтөлбөрөд хэрэгжиж байхдаа зарим нь бол жишээлбэл нүдээ бас төдийлөн олохгүй байгаа. Тэр малчтаас үйлдвэрлэдэг байгаа малыг худалдаад аваад ирчих юм бол малчд өөрөө нөгөө мал махынхаа чанарт анхаарна, үйлдвэр ухсаанд анхаарна, тоо хэмжээнд анхаарна. Яг л нөгөө хоёр малчин чинь нөгөө малаа гаргах логистик тогтолцоо байхгүй зөвхөн ченжээрээ зардаг тохиолдолд улирлын шин чанараас гаргах боломжгүй. Тэгэхээр бид нар энэ эдийн засгийн суур тогтолцоог анхаарал тавих одоо цаг болсон. Мэдээж одоо энэ олон одоо хөтөлбөрүүд явж байгаа энэ дотор нүдээ онуулах гэдэг нэг чухал асуудал байна л да. Наад зах нь л одоо бид нар Улаанбаатар хоттой одоо мал аж ахуй одоо татвараас хөнгөлөлтөд чөлөөлөгддөг одоо малын дорын бол махны дэлгүүрүүдийг одоо нээх боломжтой дотоодын стандартаар явуулах хэрэгтэй. Ингээд энэ худалдаа авалтын тогтолцооны дараа жижиг дунд одоо тэр арьсшир ноосноол боловсруулах үйлдвэрүүдийг дараагийн шатанд нь дагуулж орж хөгжүүлэхээс аргагүй болчихж байна. Тухайлбал одоо хамгийн сүүлд хийгдсэн махыг малчтын гар дээрээс ингээл малчд өөртөө орж ирж зарж гэн гэл эхэндээ бол одоо 1-2 яваа хөр засанд хөрсөн хөдөөгийн сайхан малчин ах яг л өөрөө малаа зарж гэнда гэдэг байдал эхний 1-2 өдөр л бараг харагдсан шүү. Тэгэл цаашаа тэр яг малчин мөн үү нөгөө ченж маань биш байгаа гэдэг юм руу орцсон байхгүй юу. Тэгээ манайх нэг юм явахаар тэгээд махыг малчтын гар дээрээс гэдэг магадгүй энэ жилийн одоо юу гэдэг махны үн би бол өндөр байна гэж зүгээр эргүүний хувьд л харж байгаа. Одоо юу гэдэг нодлон эдэр бол бид нар чинь 2 сая маяд юм уу эдэр одоо өвлөхийн ичийг нэг өхөр аваад идчихдэг байсан бол одоо 3 сая гарсан биш. Яагаад ингээд энэ их олон малтай тэгээд махыг яг малчныхын гараас өөрөөс нь дундуур нь үн нэмдэг ченж гэдэг хүмүүсийг оруулаагүй юм бол яагаад махны үн энэ жил ийм их байгаа гэдэг ч юм уу. Ингээл нэг зөв үйлдэл хийх гээд байгаа юм шиг мөртлөө явбал нөгөөт нэг цаг хугацаа өнгөрөхөөр буруу болчдөг юм. Энэ бол нөгөө саяын суур тогтолцоогоо бид нар зөв хийгээгүй. Жишээлбэл одоо Завхан аймгаас ч юм уу Увс аймгаас нэг 5 хүүхээр ачаад ирэх юм бол ачаад ирж байгаа тээврийн зардал нь нөгөө 5 хүүхэртэйгээ бараг тэнцэж байна. Тэгэхээр нөгөө тэр 5 хүүхээр ачаад ирж байгаа зардал чинь өөрөө нэгжид ногдох нь асар өндөр гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг тэнд нь боловсруулад дараагийн одоо дагвар дайвар ч юм уу одоо хотын захыг хангах бэлэн бүтээгдэхүүнийг боловсруулах тогтолцоогүй учраас эхний ээлж нь энийхээ бурууг хэнд өгж үзэж байна. Нөгөө ченж өгж үзээд малчд өөрсдөө малаа зарж үзье гэж. Малчин болгон малаа энд авчираад зарах боломж байхгүй, цаг байхгүй, хүн хүчний нөөц байхгүй, тээвэр логистикийн зардал нэгжид ногдох нь асар өснө. Тэгэхээр л одоо манай санхүүд бол хэлдэг юм даа тээврийн бодлого гэдэг хаана хэдэн үйлдвэрүүд байх вэ? Тэгээ энэ үндэсний тогтолцоог эдийн засгийн бодлого суурьаар яаж явуулах вэ гэдэг яг энэ дээр бол судалгаа хийж байгаа. Одоо хамгийн саяын таны эхний дэлдэг тэр малчд өөрөө малаа зарж үзэж байгаа гэдэг чинь энэ тогтолцоо малаа зардаг энэ тогтолцоо бидэрт байхгүй байна. Ингээд үзүүл яаж ийнэ гэсэн эхний оролдоо шүү дээ. Тэгээ одоо энэ чинь дараагийн сайжраад явах юм бол бид нар эдийн засгийн бодлогоор дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан гэж байна. Энэ чинь нөгөө хүнсний эрүүл ахуйн шаардлага хангана. Дээрээс нь малч чинь өөрөө тэр болгоныг нядлаад өөрсдөө тээвэрлээд байх боломжгүй учраас одоо ёстой нөгөө 50 км 60 км дотроо амьдын жингээр нь малаа өгдөг. Энэ тогтолцоог л одоо бид нар хийж нөгөө иргэн болгоно нь үйлдвэрлэгч улс үйлдвэрлсэн бараагаа үнцэнтэй болгох. Тэгээд дараагийн 2 дахь шат бол экспортоос өгөөж хүртэх гэдэг энэ алхамд бол орно да. Монгол улсын чи одоо хөгжүүлэх бас бүсчилсэн хөгжлийн бодлого гэж гарсан. Яг бүсчилж хөгжүүлээл тухайн одоо бүс нутаг орны онцлог, тэ ахуй соёлынх нь юм одоо ингээл
чадамжтэй одоо уул уурхай илүү бүтээгдэхүүн гарах боломжтой бүс нутаг байхад энд нь одоо газар тариалан илүү хөгжүүлэх тэрэн дээр нь тулгуурлаад одоо хөгжүүлээд л яачих нь гэл одоо миний мэдхийн бүсчсэн хөгжлийн асуудлыг бол бас л нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсан. Тэгэхээр энэ асуудал ер нь зөв бодлого голдролтой орох юм харагдаж байна уу? Тий, энэ шийдлийг бол би нэг жоо улс төрийн шийдэл байсан юм болоо тухайн сонгуулийн одоо шийдэл байсан болоо гэж харж байгаа. За одоо намжигдсан уу энэ? Яг эдийн засгийн талаас бол яг одоо яригдж байгаа боловч төдийлөн том үр дүн харахтай биш байгаа юм уу? Аа. Тэгээд ер нь энэ яг улс төрийн шийдвэр байлаа гэдэг тэгээд энэ цаашаа явах тийм боломжгүй харагдаад байна уу тий? Одоо жишээлбэл одоо ингээд баруун таван аймаг бүсчлээд хөгжнө гэдэг гэж байна. А одоо яг эдийн засгийн сууд агуулга нэг яана гэсэн үг юм. Энэ дотор нэг сайн юм бэ. Зарим нэг бүсийн хэмжээний одоо төслүүдийг явуулъя. Төсвүүдийг жишээлбэл одоо аймаг хооронд нь холбоё. Гайл хэл гайл руу холбогдсон томоохон одоо төсвүүдээ явуулъя гэдэг нэг ийм бас сайн тал бол байгаа. Түүнээс яг одоо эдийн засгийн хөгжиж хөгжүүлэн үр ашиг төдийлөн харж чадахгүй л байна. За тэгэхээр 12 сарын 10-ны өдрийг бол одоо юу гэдэг хүний эрхийг одоо бас тунхагласан юм өдөр учраас хүний эрхийг дээдэлдэг те хүний эрх үзэл бодлоо илэрхийлдэг гэдэг юм уу арчлал хүний эрх ямар байх ёстойг одоо бие биендээ хэлж ярьдаг ийм өдөр байна. Тэгэхээр тэр өдөр нь маргааш л та. Тэгэхээр та ерөн зүгээр юу гэдэг хүний эрх хангагдж гэн гэдгийг хамгийн түрүүнд ямар одоо зүйлээр ямар шалгуураар ч юм уу хангагдж байгаа үгүй эсхийг одоо ер нь яаж харж хэмжиж болох уу? Зүгээр таны үзэл бодлыг асууж байгаа шүү. Хүний эрх гэхээр одоо бидний хамгийн нийтлэг ярьдаг бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нэг том эрхийн тухай бид нар ярьдаг. Тэгээ энэ нь өөрөө бол харцсангүй манай улсад бол гайгүй шүү дээ. Бид нар ч одоо арчлаас эхэлж байгаа хамгийн одоо хүний эрхийг илүү сайн хөгжиж байгаа юм засаглал дээрээ ч гэсэн ардчилтаа усалгаал явдаг. Тэгээд зөвхөн төр сонгуулийн болон үг хэлэх хөвчж байгаа болохоос биш тэр эдийн засгийн эрх, аюулгүй байдал, сурч боловсрох эрх энэ төр нь буцаагаад нөгөө эдийн засгийн бодлогоосоо хамаарат бид нар ингээд бүгд зөрчигдөд эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн нөхцөл байдал Монгол улс ядуу улс үг бол бас үгүй. Үнэхээр жил болгон одоо маш их хэмжээний уулуурхаан орлого болоод одоо тухайлбал 2017 онд хүртэл бид нар ч одоо 9 их найдын улсын төсвийн орлоготой байсан. Өнөөдөр одоо бид нар чинь 35 их найдыг л баталж байна. Тэгэхээр энэ уулуурхаан баялаг буюу эдийн засгийн энэ зарцуулалтыг яаж үр өгөөжтэй болгож иргэндүүгээ. Тэгээд тэр ялангуяа боловсрал, эрүүл мэндийн үндсэн суурь тогтолцоол ажлын байрыг нэмэгдүүлэх, монголчуудын үндсэн үйлдвэрлэдэг эдийн засгийн суурь тогтолцоог яаж нэмэгдүүлэх үү гэдэг л одоо хандуулж иж нөгөө суурь бусад эрхүүд хангагдаж байна. Өнөөдөр бол бид нар дандаа л боловсролын эрх зөрчигдөж байна, сургууль барилгээд байдаг. Нөгөө ч одоо үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөгөө маш сайн эдлээд байгаа юм шүү. Тэгэл бүгдээрээ нэг ярьдаг л болцсон, хийдэг нь хаана байна гэдэг л асуудал шүү. Тийм учраас дахиад хэлэхэд энэ ардчлал бол зөвхөн улс төрийн шийдвэр гаргах сонголтын дээр л хэрэгжилж байгаа болохоос биш ардчлалын үнэт зүйлсүүд зарчмууд иргэн хүний амьдралд төлөвшөөгүй. Уяас ардчлал одоо бидний урд байна. Тийм учраас ардчлалаа дахиж бид нэр ингэж хамтдаа хийж улам төгөлдржүүлэх зайлшгүй шаардлагатай байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч 40 минутын туршид бас үзэгчтэй хоёулаа нэлээдгүй мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр улс орны мэдээж одоо хөгжлийн суурь нь бол эдийн засгийн салбар, мөнгө санхүүгийн салбар. Энийгээ зөв зүйтэй тооцоолох нь бол маш чухлаа гэдгийг та бас яриандаа хэллээ. Тэгээд урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ өнөөдөр энэ цаг үе үзэл бодол нэвтрүүлгээрээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ боломжийг олгосон та бүхэнд их баярлалаа. Эдийн засгийн суурь одоо анхны тогтолцоогоо сайжруулж бид нар цаашаа одоо бүх хүний эрхийг хангах юм байна. Улс орн маань ч гэсэн өөрөө ажилдаа орлоготой байх юм байна гэдгийг бас ингэж илэрхийллээ. Ингээд та бүхэнд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Манай өнөөдрийн цаг үе слот нэвтрүүлгийн зочин ямарт улсын хурлын гишүүн Төвшин байлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баяртай үзэгчдээ.